Булган аймгаас нийслэл Улаанбаатар хотод ирж суралцж буй оюутнууд амралтын өдрүүдэд болон чөлөө цагаан зөв зөвтэй өнгөрүүлдэг үлээ. Инхтэн дэдэн улсын хурлын гишүүд нь тусалдаг байна. Тухайдад энэ жилийн гар бүмгийн тэмцээнийг улсын хурлын гишүүн Мөнх Очир дэмжиж буулгажид энэс сангийн хамт олон зохион байгуулжээ. Ер нь бол спортоор хичээлэх бол өөрт маань ч болон тухайн хүнд цагийг зөв зохистой өнгөрүүлэх ч гэсэн ер нь хэрэгтэй л дээ. Тэгээд энэ үйл ажиллагаа зохион явуулахад булган хөгжил энэс сан бол маш их тусалж байгаа. Өндөр ингээл шатардаам, теннис, тэгээ бильярдын тэмцээн явуулдаг л та. Тэгээ одоо ингээ волейбол нь явж байна. Одоо манай сан болоос оролцоод нэг өтгтэй явж байгаа. Хичээлийнхаа хажуугаар чөлөө цагаараа иймэрхүү спортын үнэл одоо хэрэгтэй лээ. Тэгээд зашин талсан бид нэр орсноо. Тэгээд багаараа эрэгтэй эмэгтэй багаараа оролцож байгаа. Улсын хурлын гишүүн Мөнх Очирын дэмжлэгээр зохион байгуулагдсан гар бүмгийн тэмцээнд оролцсон хүүхэд залуус спортоор хичээлдэж эрүүл байхын сацуу, эрүүл биед саруу тухайн гэдэгчлэн сурдлага хөтөлбөрийн өндөр амжилт гарах боломжтой болж байгаа юм. Мөн давхар бие биетэйгээ дотн танилцж, найз нөхдийнхөө хүрээг нэмэхээс гадна гол нь чөлөө цагаан зөв боловсон өнгөрүүлж байгаа юм.